Заац нэр эн чинь байх л ёстой үзэгдэл юм биш үү? Юу яриад байгаа те бүр бодож байгаа юм чинь нэр л олон сургууль олон имлэг байдаг штэ. Уулын би өөрийгөө аюу зүгээр имжлээд зүг явж гин гэж ойлгочихсон чинь хажуугаар буруу юм дахиад ороод ирэн гэж. Сайн байцгаана уу? Зулаагийн дотоод аяллаа үзэгчтэй. Өнөөдөр Зулаанд цэх зааврын клиникийн энерги ичкодор ирсэн байна. За ичко минь өөрийгөө танилцуулаад хоёулаа подкаст хийлээ. За би энэ цэх зааврын клиникийг үүсгэн байгуулад 6 дахь жилдээ явж байна. Ер нь бол сэтгэл судлаач мэргэжилтэй энергийг бол өөрийнхөө хэмжээнд судлаад суралцаад явж байгаа. Манайхыг зааврын клиникийг үүсгэн байгуулад тэг 6 дахь жилдээ ажиллаж байгаа. Тасралтгүй ажиллаж байгаа. Тийм байгууллага байгаа. Тэгэхээр хүмүүс хамгийн түрүүнд асуумаар санагдчихж байгаа байх тий. Энерги гэж юу яг юу юм бэ? Энерги алдагдахаараа яагаад байгаа тий? Энерги нөхөхийн ач тус нь юу юм гэдэг. За энерги гэдэг бол яг физикийн хуулиар бол гэрэл гэсэн утгатай байхгүй. Тэгэхээр гэрэл гэдэг чинь нөгөө бидний хэлдгээр аура гэдэг чинь гэрлэн бий, гэрлэн бүрхүүл гэдэг. Физикийн хуулиар бол гэрэл масс дулаан гэсэн утгатай байхгүй. Тэгэхээр гэрлэн ямар ач холбогдолтой юм, хүний биед ямар өөрхтэй юм гэхээр бидний гэрлэн бие нь одоо бүхэл бүтэн нэг бидний хөдөлгөгч хүч байхгүй. Тэгэхээр гэрэл гэдэг бол өөрөө физикийн хуулиар бол одоо хөдөлгөөн буюу далаац хурд гэсэн үг байхгүй. Тэгэхээр нөгөө энергийг хэдий ч нэ хурдан авна, хэдий ч нэ энерги нь хурдтай, төдий ч нэ далаацсан сайн байна л гэсэн үг. Уул нь бол энергийг бид нар одоо байгалаас авдаг гэсэн бол одоо л бидний төдийлөн тэгж чадахгүй нагаар бохирдсон байна. Харилцааны асуудалтай болсон байна. За тэгээ стресс нэмэгдсэн, нойргол нэмэгдсэн. Ингээд нөгөө одоо юу яасан л гэсэн үг ш нөгөө нэг дор бөөгнөр ирэхээр энерги алдагдаад эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар агаар салхинд дандаа гарах боломжгүй байна. За хоорондоо бид нар ингээд амьд харилцаа үүсгэхэ болцсон. Хэд их цоглон соронзон орны нөлөөнд орсноос хамаарат бидний энерги хүссэн хүсэг унаад. Гэхдээ энэ чинь одоо нэг бид нар судалж гаргаж ирээл одоо бид бүхний амнаас энерги гэдэг үг гараад байгаа юм биш. Угаасаа байсан. Бүр хиндизм үеэс судлаад хүний бие чинь үндсэн 7 хүрттэй юм байна. За эднэрэн жигд ажиллах юм бол хүн жигд байх юм байна. Жигд бус ажиллах юм бол асуудалд орд юм байна. Тэрийг тэгвэл тэр үед ямар аргаар сайжруулж исэн гэрнгөө дөө, авиа, долгионы үйлцэл тэртээ тэргүй бидний байнгын харилцаа бол долгион дээр явж байгаа байхгүй. Тэгэхээр тэр долгион чинь доошоо оноод байвал асуудал чинь доошоо оноод байна. Долгионоо өндөр хэмжээнд авч яваад байна. Асуудал төдий чиний сайн байна л гэсэн үг. Ичко маань өөр сэтгэл зүйч мэрэгчлээ хүн. Сэтгэл зүйч мэрэгчлэр хүн ажиллаад байж хахад энэ энерги гэдэг юмтай холбогдсон байх тий. Сэтгэл зүйч мэрэгчлэлээр сэтгэл зүй энерги хоёр, аура хоёр гэдэг юугаараа холбогдож байна? Энэ нь хоорондоо бүр маш нэг толботой юм лээ. Би ч анх бол сэтгэл зүйч байгаагүй ажиллаа хийгээл ижсэн маань сургуулийн захирал ирж маад өөрчлөөсөн. Тэгээд тэр хүн бол мэдээж захирал хүн, сэтгэл зүйн ухааны доктор хүн харна шүү дээ тий. Чи энэ ажлаа сэтгэл зүйтэй уялдуулаад хийчихэж. Сурчаач гэж юм боломж байгаа. Дээр нь чи орчноос солиод үзээч. Тэгэх юм бол гээд тэр нь надад маш их одоо ололттой болсон. Одоо би яг жишээлбэл онцлоо заа сэтгэл хөдлөлттэй хүн байна гэдээ онцлж штэ. Тэгтээ би тэрийг сураагүй байхдаа ч гэсэн сэтгэл хөдлөлттэй юм байна, нойр хөдөлтэй юм байна. За ийм юм асуудалтай байна гэдээ онцлжсэн бол сурснараа илүү мэрэгжлийн болсон гэсэн. Алийн яг сэтгэл хөдлөл гэдэг байгаа. Алийн шизофрен гэдэг байгаа тий. Алийн донтолтын гэдгээр нь ялгаж авч илүү нөгөө шинжилгээ ухаанч болгож байгаа гэсэн. Одоо илүү шашинлаг биш. Тэгэхээр илүү бодиттой буюу шинжилгээ ухаанч тал руу оруулаад тэгээд миний нөгөө судалсан сэдв чинь болохоор энэ трафик биорезонансын аргаар яаж энэ сэтгэл хөдлөл түгших хэмжээг бууруулах вэ гэдгийг судалж диплом ажиллагдсан шүү дээ. Тэгээд тэн дээр бол ингээд батлаа шүү дээ. Одоо энэ дээр оншилж үзээд нөгөө сэтгэл судлалын юугаараа тестийн аргаар оншилж үзээд за амжилтны дараа гарсан үр дүн ингээд баталж байгаа байхгүй юу. Тэгэхээр ерөнхийдөө төстэй энэ маань ер нь миний хийж байгаа энерги ажил маань яа сэтгэл зүйтэй холбоотой зүгээр сэтгэл зүйн нэг механизмын арга байхгүй юу. Хүнийг имжилдэг нэг арга л гэсэн үг. Тэгэхээр тэр аргыг илүү мэрэгжлийн түвшинд л болгосон гэсэн үг. Тэгэхээр миний хувьд бол сурсан нь маш их одоо
маш сайн хэрэгтэй, маш сайн хөрөнгө оруулалт гэсэн өөртөө. Тэгээд сураа явж байхдаа ер нь ингээд судлаад байсан л да хүмүүс тэр шууд ингээд сурсан эрдмээр ингээд явж идэл нэг хүн орж ирнэ миний багш ахаад хүн орж ирнэ миний багш 6,000 одоо хүн имчилсэн байгаа шүү дээ. Тэг чин тэр 6,000 чинь бүгдээ миний багш болоод тэрхээр нөгөөдгөө мэрэгжлийн амьлын илүү холбож за одоо тэглээд нойргуудл болсон юм байна. Юунаас ш нойргуудл болсон. Юу бодсон, юу шансан, юунаас төгсөн, юунаас айсан, юунд стрессээ. Чиний нөгөө стресс чи харахаг юм уу, харахаг биш юм уу? Нөгөө нойр чин одоо хөнгөн нойр юм уу, гүнзгий нойр аваад яваад унтдаг гэж хэлдэг. Эсвэл чи нөгөө сэтгэл хөдлөлд орчоод хит их унтаад байна уу? Эсвэл сэтгэл хөдлөлд орчоод унтахгүй байна гэдгийг ялхаа заавуудыг л мэдэж авдаг. Тэгээ угаасаа л нөгөө харилцааны ажил учраас ялчгүй сэтгэл зүйл гэсэн. Тэгэхээр цэвэр сэтгэл зүй яг илүүтэйгээр бусад газрууд ч гэсэн ингээд сэтгэл зүй рүү холбож гэвэл илүү одоо шашинлаг биш байдлаас жоохон гарна гэсэн. Тэгэхгүй бол бидний нөө итгэл үнэмшил маань шашин худлаа штэ гэдэг юмруу орчоод байна штэ. Гэтэл ерөөсөө нэг өгөөсөх хэрэг байхгүй. Шашин ч гэсэн байна. Одоо бүх төрлийн шашнууд байж л байна. Энерги ч гэсэн байна. Энерги гэдэг бол хязгаарч тусахгүй хязгаарч алга болохгүй зүйл шүү дээ. Гэхдээ бүр энгийнээр хүмүүс ойлгох юм бол чиний бензин гэсэн үг байхгүй. Чи өнөөш нь унтаад бензинээ хийгээд маргааш ажиллах хэрэгтэй байтал бидний нөгөө нойрны цикл алдагдсанаас энерги тэр чигт алдагдав. Тэнгээс нойргүй явсаар хагаад нөгөө сэтгэл зүйн эмгэгүүд өсчихөж байгаа байхгүй. Тэгэхээр яаж нойроо зөв авах юм? За мелатонин уугаал гэдэг уугаал. Мелатонин уугаа болчхоор унтахаа болчихдог. Эсвэл мелатонин уугаад бүтээмжгүй байна. Гэтэл хүн чинь өөрөө энэ үндсэн 7 хүрд нь хэвээ ажиллаж ивэл нойр нь хэвэн байдаг байхгүй. Тэгэхээр манайх илүүтэйгээр нойргуудл дээр, сэтгэл готрол дээр, давталт дээр илүү төлөвлөгөө ажилладаг байхгүй. Тийм ээ, угаасаа одоо сэтгэл зүйн шинжилгээ ухаан хэдийнэ энергийг судлаад эхлээд эхэлсэн шүү дээ удаж чинь. Тэгэхээр нойргуудл стрессийг ингээд дэмжилчдэг юм гэдээ ярихаар хүмүүст одоо нойргуудл стресс, готрол, төгшөөр өдр одоо нийгэмд их байгаад байна шүү дээ тий. Тэгэхээр энийг яаж дэмжilдэг вэ гэд тэр аргаасаа хуваалцвал гэдэг. За тэгээ эхний хамгийн нэг төрөний миний нөгөө байнгын одоо үлэг дулаг болтол ярьдаг зүйл бол онцлогоо байхгүй. Бүх зүйл онцлогоноос л хамаарна. Энэ хүн яг нойргуудалтай юм уу? Зүгээр унтдаг хүнийг чи нойргон байна гэж оншилж болохгүй шүү дээ. Тэгэхээр яг чи ямар нойргуудлын төвшөнтэй. За стресс чинь хэр удаа явцсан. Жишээлбэл манайх бол ингэж жил за чи 8 жил явцсан байна, 6 жил явцсан байна. Тэрний өмнөөс тийм асуудал гарсан байна гэд илүүтэйгээр ингэ шашинлаг бус. За чамд одоо ийм асуудал чи дэвшил нөхрөөсөө болоод стрессцсэн байна. Эхнэрээсээ болцсон байна. Ойр дотны хүмүүсээсээ болцсон байна те. Ингээ хэл ам ажил дээр чинь ингээ бүтлгүй ажил төрөл дээр ч асуудал үүссэн байна. Тэгээ тэр чинь ингээ өдөр тутмын стресс төгшөр хүн байдгүй байдаг. Байх ёстой. Тэр нь байгаа балансаа л алдчихдаг. Тэгэхээр хүн болгондын баланс байх хэрэгтэй байхгүй. Тэр балансыг нь л докторжуул, тэнцвэржүүлж өгч байгаа болохоос ич хэдийн юм бол хийхгүй. Тэгээ тэр балансыг доктортой болгоод өгөхөөр нөгөө хүн чинь тэр химээ аваад цаашаа явчихдаг. Тэгэхээр тэрэн дээрээ л өөрийгөө яаж байгаа болохоос яг одоо энерги дээрээд ич хэдийн болоод байгаа юм биш. Чиний байх ёстой балансуудыг хэвэн болгоод өгөхөөр чи байх ёстой бүтэмжийг нэмэгдүүлэл ажиллаа хийгээл зүг болол яваад өгдөг. Тэгтээ энерги гэдэг чинь нэг өөр, чакра гэдэг чинь нэг өөр, за цаашлаад аура гэдэг чинь нэг өөр өгнөд тахгүй да. Тэр өөр. Тэгэхээр хүний үндсэн 7 чакра чинь ямар өөрхтэй гэхээр бие, сэтгэл, за тэгээ цааш нь ажил үсээ бүгдийг ингээд балансыг авч явдаг зүйл байгаа байхгүй. Хүн үндсэн 7 хүртнээс гадна маш олон туслах хүртүүдтэй шүү дээ. Гэхдээ нөгөө үндсэн механизм зөв ажиллаж байгаа хэрэгтэй. Гэтэл нөгөө бидний хэлээд байгаа мэлмийн хүрднийг эмтчихүүл жишээлбэл хүн танихаа авчдаг. 6 дахь өдөр хүн буруу өгчөөд 200 байвал бурууны сонгол явчихдаг. Хараан мууддаг ч юм ингээд сэтгэл зүйн талаасаа төгшөх юмгийг буруу шийдвэр гаргаад байдаг. Бие организмын талаасаа хараан муудаад байдаг. Тэгэхээр хараан муудаад ингээд нэг юм буруу шийдвэр гаргаад байгаа бол аншлуулах хэрэгтэй байх нь шүү дээ. Тэгвэл нөгөө зөв аншлах. Ингээрээ бус хүмүүсийг буруу аншилж байгаа гэж хэлж байгаа юм биш. Ер нь бол илгэн өвдөж байгаа хүнийг бөөрч өвдөд ингэ бөөрийн нэмжilж болохгүй шүү дээ. Тэгэхээр хамгийн ихний асуудал онцлогоноос л явдаг. Онцлогоо зөв тавьчих юм бол эмчилгээгээ араас нь зөв хийчихдэг. Тэгээд эмчилгээгээ хийгээд нөгөө хүн чинь доктортой болчихороо доктортой нүд хараамаараа одоо сайжруулж маа тэгээд бүх юм өнгөтөр тат хардаг боллоо гэл. Эхний өдрөө ч юм уу. Дараа нь хэд хоногийн дараа юм айгуу тодроод байна гэлдэг. Үнэн тэр чинь нөгөө шил төвшгүй юм байж байгаа шүү дээ. Гэрэл
Тэгэхээр гэрэл цэцэрхай болоод тэгэхээр тэр чинь ханхуу бүүдгэр юм болчдөг байхгүй. Тийм л одоо тэгэхээр аливаа баланс ерөөсөө л баланс тогтвортой байдал. Та одоо орон унтах ёстой байдал шүн хатаад байвал та баланс алдсан байна. Байгалийн хуулийг зөрчиж дээ шүү дээ. А та өглөө эрт ингээд нар мандахтай зэрэгцээл одоо сэрэх ёстой байдал унтчихвал байна. Тэгвэл та балансгүй болцсон байна. Ямар нэг юм тийм алдсан. Энд чинь бүр яг ойрын менеж шиндэр хүртэл байна шүү дээ. Яг их жоохон хүүхдээ гэртээ аваад ирсэн чинь шүнжээ утас ухаан унтахгүй. Тэгээ өдөр энэ бүр 500 гутлаа. Юу яриад байгаа юм бэ? Юу гэж тэгжидээ. Окей, дараа өнөө ороо эрт унт өглөө тийм янз нь бүр тэрийг биш нэг ажилтаа юм шиг мэдгүй. Очоо шууд яад ийм айж чи ямар амьдралаар яаж амьдраад байгаа. Ерөөсөө гэртээ тэгээ амьдрал сурцсан байгаа байхгүй. Хин ч хэлэхгүй аавч нь ажилдаа явчихна. Нөхөр даваа шүнжээ утас учаал өглөө. Тэр өдөр 1 2 3 4 5 хүртэл ядаж хоол идэхгүй шүү дээ. Тэр хооронд. Тэр шүн тэр хадаач ингээ шүнжин өдрөжин хоосон байчихж байгаа. Тэгтэл аль хэдийн хүний бэрэгдэн чинь яг нартай хамт сэрээл ингээл бүх үйл ажиллагаа хийж байгаа бол тэр хүүхд унтчихвал. Тэгээ ороо босоод яах юм? Хоол ид. Ингээд тэр ч ихтэй балансгүй байдал. Тэгнээс хүчээр ирж сэрэж байгаа. Хүчээр ирж сэрээгээд ороо авцыг нураагаад авахаар шүн унтчихад өглөө 8 цаг сэрж байгаа. Ядаж 8 цагт сэрж эн чинь амьдралын хэм маягт зүй орохгүй бол нөгөө хичээл сургууль яах вэ? Тэгээ ингээд шүн уцхоос урцсан чинь тэр рефлексэл хийн тэр дадлаа хийсээр байгаа өглөө нь хичээл дээр бүтээмж байна. Тэгэхээр энерги гэдэг юм хүмүүс ингээд гэдэг өөрийгөө л имжлэдэг. Үгүй шүү дээ хүүхдээ имжлэх хэрэгтэй байхгүй. Та өөрөө гэмтсэн бол хүүхд чинь гэмтсэн. Тийм учраас бүр нэм түрүүнд хүүхдүүдэд авчирч имжлэхгүй бол бидний үеийн шиг тийм нийгмийн сэтгэл зүй тийм эрүүл биш болсон шүү дээ. Тэгээд өөрөө дээр нөгөө цэнгээ аваагүй бензинээ хийгээгүй хүүхд чинь маргааш очиод бүтээмжгүй байдал. Тэгээд нөгөө гар утас оролдоод байна гэдэг чинь богино хугацааны ой санамжаал ажиллаулаад байгаа шүү дээ. Тархиа. Тэгээд анхаарал төвлөрөл байхгүй. Богинохон юмд богинохон анхаарал төвлөрчвөл урт юм дээр чадахгүй. Ингээд суралцсан бэрхшээл, амьдралын бэрхшээл бүр цаашлаад аав ээж нь хөглөөд нэмэрэг болчихж байгаа. Тэгэхээр авчраад хүүхдэд балансын хэвэн болох хэрэгтэй байхгүй. Хичээл сургуульд нэг хэвэн явуулах гэдэг бол та өөрөөс ч гэсэн би ер нь миний нөгөө баланс, миний нөгөө энерги алдагдал байна уу? Би ер нь яагаад за зарим үед бол энерги ихтэй хүн ирнэ. Гэхдээ бас нөгөө хөдөлгөөн болчихдог. Бид үргэлжлэж гэрэл бол далайз хөдөлгөөн хурд юм аа гэж. Жишээлбэл гэрлийн физикийн томьёол бол EMC-ийн 10 зэрэг гэж байдаг байхгүй. EMC-ийн 1 секундэд шүү. Хүний биеийн гэрэл тэгж хурдтай тархдаг. EM гэдэг нь масс, C-ийн 10 зэрэг гэдэг чинь нөгөө хурд гэрлийн хурд далайц долгионы хэлбэлцэл давтамж гэсэн үг. Тэгэхээр бидний эмчилгээнд ирэхээр 1 секундэд 19,000 квадрлоноор цэник авч байгаа. Маш хурдтай. Тэгээ өөрийгөө ингээ гар утас шиг 100% цэнгэлчэд яваад байвал ядаж лайх сандрах юм байхгүй. Ажлын бүтээмжийн сайн, ажил үйлсэн сайн, бие организм хэвээ яваад байгаа. Тэгэл одоо хамгийн зүйлийн эхлэл чинь нөгөө архаг стресс. Та стресстэй бол ямар нэгэн өвчний суурь тавигддаг. Гэхдээ тэгээ стрессгүй бай гэхээр чадхаа болцсон. Бүр эсийн түвшинд стрессний үйл ажиллагаа доголдсон биш. Тэгээ тэр доголдлоо л засаж байгаа. Хэд тоног те тэрэн давтамжтай шүү дээ. Ингээд яг тэр давтамжийн дагуу тэр оншилсан өдрийн дагуу л ирж тэрийг аав. Тэгээд ирэхээр андаа тогтвортой болно. Тэгэхээр нөгөө лам бөөгийн ажлаас ялгаатай нь юу гэхээр имжлээд байна шүү дээ. Нэг өдөр таныг лам заастай стресстэй байна хэл амын чинь дараагийн ном уншаад явуулчихдаг да. Тэгвэл манайх бол тэгдэггүй шүү дээ. За 5 өдөр, 10 өдөр, 3 өдөр тооны ажиллагаан самар. Тэрний дараа таны стрессийн байдал хэвэн болох юм байна. Тэгэхээр өө нэрээ төвжрэлт өстой хараал уншаад явчихсан болцсон байна шүү дээ. Нөгөө хүн бүр оруулчлаа. Ямар сони те очоод нэг хийд юм өглөөд исэн чинь гэр орноод цэвэрлээд бүтээмжтэй болчихлоо шүү дээ. Тэгэхээр тэр нь хөөрхөө дотоод тэр давтамж нь гэмтсэн байхгүй. Тэр соронзон орныг гэмтэл гэсэн үг шүү дээ. Угаасаа бие орзоноос ч соронзон имчилгээ байхгүй. Тэгэхээр тэр соронзон орн гэмтчихэд байхад тэр хүн мянга яах юм. Хүчлээд гэмтэлтэй л бол гэмтэлтэй. Эсвэл гадна талаас амин гоё болж болно. Гэтэл дотор талын гэмтэл гэдэг амар чухал байхгүй. Тэг дотор тал гэхээр яг тий нөгөө хүмүүс ингээл гаднаас нь харахад одоо бидний амьдрал чинь их болоол байгаа юм шиг харагддаг штэ. Болоол бүтээд байгаа юм шиг харагддаг тий. Гэтэл дотроо тэр үний амьдрал болохгүй хэцүү байдаг тий. Тэр бүхнийг л онцлог гаргаж ирж байгаа юм штэ. Бас нөгөө талаар ингээл нэг юм нэг л ажил болохгүй юм тий. Яг нэг юм дээр очил нэг төвшөнд очил гацчих юм ч юм уу тий. Би нэг ингээл нэг юм хүнтэй ороод уулзахаар л нэг юм байгаад яагаад ч юм би тэр үнтэй орохоор нэг юм сүрдээд ах гэл нэг тэгдэг штэ тий. Энэ бүхэн энергитэй холбоотой байх нь штэ. Холбоотой шүү дээ.
Би нөгөө энгийн шин дээр илүү ярих туфта. За одоо яг юм чин бүтгэл зогсоод байгаа бол нэгдүгээр гэмтэл үүссэн байх магадaltaй. За дөрөв нийлдгээр сайн энергитэй байгаад нөгөө цонх шиг их гоё вакуум цонхыг угааж арчиж автад хийхгүй бол дотор тал нь харагдахгүй. Тэгэхээр та өөрийнхөө энергийг засаад ирэхээр нөгөө гэрэлтэх нь шүү дээ. Гэрэлтэх нь гялалцах нь амжилт гаргах нь тэгээд соронзоо эмчлээд авчихаар нөгөө соронзоо чинь сайн юм татна. Гэхдээ долгион чинь хасах болчих юм бол хасах сорон зүйлчлэл эерэг болох юм бол эерэг сорон зүйлчлэл. Тэгтээ хүн болгон энерги засах бас боломжгүй. Энэ миний судалгаагаар харагддаг. Бас нэг зүв байсан. Бас нэг те одоо нөгөө шашинлаг талаас бол урд насандаа зан үйл буян даган шандсан тийм хүмүүс л яах нь бас энерги засуулдаг юм шиг харагддаг шүү дээ. Жишээлбэл хүн болго ирээл засуулаад яваад хугацаат. Тэр энерги засна гэдэг чинь маш их хэмжээгээр тэр долгионд харахад давтамж гоё юм авах гэж шүү дээ. Тэр чинь хүн болгоо авдаг. Хамрын идрүү хүн болгоо явдаг. Тэрнтэй л адилхан. Тэр энерги засуулж байгаа юм бол бас азтай, урд насандаа буян заяага дадуулсан, зүв явсан. За энэ насандаа зов зодорсон ч гэсэн бас зүв байсан. Хүн баг хорлсон хүмүүсээр засуулдаг. Тэгэхгүй бол тэгэл хүн болгон засвал одоо энэ сая 500 орч бүгдээр яриад боломжгүй. Тийм болохоор нөгөө энергийн гацаа гэдэг юм үүсдэг байхгүй хүмүүс. Тэрний яадаг гэхээр энергийн зүгээр ч гэсэн ерөөсөө ажиллана явуулт. Сунтаал өөрөө юм. Тэгээс бид нар хаан банкны аппликейшнийг одоо өдөр болго автет хийлгээд байгаа шүү дээ. Бараг ингээд байж байгаа нэг оронд автет гэх юм уу. Тэрэн шиг та энерги бас автет хийж байгаа шүү дээ. Тэгтээ замбраатай, системтэй, баланстай хийхгүй бол байнгын нэг бариад эстэ нэр алаад өгөх болохгүй шүү дээ. Бүр эсрэгээр шүү дээ өчигдөн. Тийм учраас нөгөө системтэй л явдаг. За одоо та хэдэн удаа арах юм? Хэдэн сарын дараа давтан имжлэгэнд ирэх юм? Яаж энергийн дархлаатай болох юм? Тэгвэл тэрний дараа та дархлаатай болоод ирэхээр өөрийгөө ойлгодог болдог байхгүй. За одоо миний нэг энерги жоохон бохирдсон. Энд чинь харилцаанд ороод бохирдож байгаа шүү дээ. Одоо миний энерги нэг жоохон бохирдож байгаа юм шиг. Одоо нэг жоохон болохоо болж байгаа шиг байна. За бидний нөгөө шашны хэлгээр бол жоохон хил ам болоод байна. Тэг ингээл жоохон урагштай байсан чинь нэг хил ам болоод урагшгүй байсан ч бас нэг хил ам болоод гэдэг үстэй урагшгүй маа гэж хүмүүсээр урагштай болно. Зин одоо ямар урагштай яац ийц ингээл. Тэр болгоноос ч л нөгөө бидний тэр гэрлэн биений долгион гэмтээд тэгээд тэр гинтлэл ингээд гоё чигэд тэрнийг юм бүслүүрүүд экваторын бүслүүр шиг юмнууд байгаа шүү дээ. Тэрийг гоё чигд аваад явчих юм бол тэр хурд далайцсан бас чигдэл. Тэгэхээр манайх илүүтэйгээр бүтц дээр анхаардаг. Онцлогон дээр илүү суралдаг гэсэн. Яг имжлэсний дараа нөгөө бүтц нөгөө шугамуудын гинтл яаж юм? Тэрийг хардаг. Түүнээс ингээд за болоо гэж нэмэлж өгöd явуулдаг байсан бол одоо илүү судалгаан дээр илүү мэрэгжлийн болоод ирэхээр илүү бүтц дээр бүтц гэдэг юм чинь нөгөө жигд сүр. Яг жигд энэ хүний энерги нөгөө бүтц нь ийшээ авгаадсан байна уу? Ийшээ бүлтийцэн байна уу? Ийшээ доош унжиж чи, дээшээ унжиж чи тэгвэл яагаад байдгийг нөгөө доктортой байдал алдагддаг. Тэмдэглэл ихэвчлэн ямар хүмүүс ичко дээр ирж хандж чинь яг хуу дийлэх юм те янз янзын л асуудал ярьж орж ирж байгаа бах те. Тэгэхээр нэг юм нийгэмд хилээд өгчмөр энэ дээрээ нэг юм засчаач та нар гэдэг одоо арай нэг жоохон төхөмжлчхөр нэг тийм манайх ч энэ бас нөгөө ингээ реклам ч юм уу пост тийм нэг ингээд нэг гарч одоо баг анх удаа л энэний хадлаар ярьж штэ тий. Яг ямар зорилттой хүмүүс ирдэг мэдээж. Гэхдээ амнаас амд амжаал ирдэг. Та өөрийгөө эмчлүүллээ, онцлууллаа. Онцлогоо чинь тань таалагдах хэрэгтэй байхгүй юу? Зөв онцлуул та нэрээ би өстө нөхрөөсөө болоод байгаа шүү дээ. Нэрээ би ажилласаа тэгээд байгаа шүү дээ. Гэдэг юм чинь би баталж өгнө шүү дээ. Тэгвэл би тань хайр гаргийн юм ярихгүй. Та өстө нэрээ бөө болох хүн биш дээ гэл тэ. Та аавраа чи хийх хүн биш дээ гэж ярихгүй. Та бол ийм мэрэгжлийн, ийм суурьтай энэ дээрээ төлхөө явал ингэн тэрийг л хэлж өгнө. Дараад нь би таныг эмчлээд доктортой болгоод өгөхөөр нойрон сайжирсан, сэтгэл санаа сайжирсан. Мөн дагаад нөгөө чакрануудаа дагаад ажил үйлс нь бүтэмжтэй болоод ирэхээр та нэг хүнд хэлнэ дээ. Гэхдээ энэ ч нэрээ нөхрөө оруулж, ээжигээ оруулж. Тэгээд ажил та сайн найстай хэлдэг. Ингээл ирдэг зорилттой хүмүүс. Тэгвэл болж байгаа хүмүүс чинь завлаа ярихгүй шүү дээ. Их хвчлэн нөгөө болохоо болцсон, нойргүй болцсон. Жохон сэтгэл хөдлөлд орсон, ажил үйлс нь бүтэмжгүй болсон, бүр цаашлаа тий одоо жохон зовлон үтцсэн. Ингээд бэрхшээл дундуур туулсан хүмүүс ирдэг.
Гэтэ би тэрийг хараад баярлдаг. Ашгуудаа ингээд энэ хүн ирээд энээс хойш нэг айтайхан сайхан явах нь дээ. Тэгээд нэг имжлэгээ битгий таслаарай. Яг ижкогийн хэлснээр ингээд явчаарай. Тэгвэл ингээд дараа нь гоё төгшөө ядвал нэг дадлага туршлага практик байгаад шүү дээ. Олон хүн имжлээд ирэхээр чинь за ястаа ингээд тасалсан ингээд идэм байх, таслахгүй явдаг нь ингээд идэм байх. За ахин дахин ирээд байгаа хүмүүс нэг айтайхан байгаад байна тий. Ирж байгаа яг энэ чинь тийм хурдан устж үгүй алга болчдөг юм биш л тий. Энерги гэж өөрөөсөө үйлдвэрлэж өдөр тутам гоё дуу хөгжим сонсоход сэргэн хөдөлгөөнд дасгал хийхэд сэрэгчдэг. Үгүй гоё найстайгаа уулзаад эмэгтэй хүн бол одоо хотлоо яриа сухад сэрэгчдэг зүйл байхгүй. Тэгээ гоё сайхан амарчвал бас сэрэгчин. Тэгэхдээ гимтэлтэй байвал гимтлээ засах хэрэгтэй. Яг машина засаж байгаатай адилхан. Та өөрийгөө ерөөсөө машин гэж бодох хэрэгтэй. Тэгэхээр машин чинь хэдий сайн гимтэлгөө, хэдий сайн бензинтэй, хэдий сайхан угааж арчсан байна. Тэдний сайхан л харагдана үсттэй. Шавар шалбааг болцсон. Тэгснээр тарнаар гээд дугуурцсан. Тэгснээр бензинийхэн гэрэл асчаад яваад шүү дээ. Ингээ хэр хол замыг туулж хэр хол явах уу бодох хэрэгтэй байхгүй. Гэхдээ машин дотор чинь мотор нь зохиод байгаа юм уу? Гэрэлгүй яваад байгаа юм уу? Дугуйг нь харчаад байгаа юм уу? Мөн үү? Тэгээ цаашлаад пажганцсан дуу хоолойтой яваад байгаа юм уу? Хүчгүй. Тамиргүй машин байж та ингээ авахурдаад тэрэн шиг таагаас тэгээд хоолоондоо тамиргүй болчоод тэг ингээд юу ч юм хэлээд үн цэнэгүй болчоод нийгэм дэслэх байр суурь чинь доголдчиход байгаа юм уу? Тэгээд цаашлаад чинь 7 үзүүлэлтийг бүр техникийн юутай зөвлөчөд байгаа шүү дээ тий. Үндэс сүрд бол таны дугуй шүү. Дугуй чинь хаарсан юм уу? Гарцсан юм уу? Хүл гарчин яагаад гарцсан? Энийгээ татаараа ямар шалтгааны өөр байгаа нь тий. Юунаас болсон юм бэ? Тэгээд цаашлаад одоо нөгөө сарцдгаанаа хүрдэн дээр чи өөр хүүхэд одоо секси харилцаа хүртэлтэн дээр байж байгаа шүү дээ. Тэр чинь тэгээд нарийн нэндэн байж байгаа хэвээр хүрдэж. Гэтэл таны доод дид ангиуд ямар байна нөгөө машины чинь суур даавар байдгийг ангиуд чинь нөгөө түүх гэрзэнүүд чинь байна уу тий? Цаашлаад нөгөө санхүүгийн хүрд чинь одоо бензин шүү дээ машинаар. Бензинтэй байна уу? Бензингүй байна уу? Ер нь бол энерги валют гэж нэрлэдэг байгаа. Ирээдүйн валют гэхээр маш том одоо хөрөнгө байхгүй юу? Та энергигүй бол мянга юу ч хийгээд нэмэргүй. Та хийн мөнгө олон ийшээ гараа авчих. Та хийн зүтгэн зөндөө ажиллаад ийшээ гараа авчдаг. За цаашлаа таны зүрхний хүрд бол таны машины мотор. Та хэр даван тулах чадвартай бүх хүн зовлоо үзэн шүү дээ. Одоо шил би ч гэсэн зовно шүү дээ. Гэхдээ би энэний хард хэр даван тулах чадвартай гэдгийг тэр мотороор үзэж байгаа шүү дээ. Машины мотороор. За тэнгэмц хоолой хурд оруулах ихээр хэр сайхан дуу хоолойтой, хэр сайхан гоё машин ч ингээл нэг нурх гээл асч идэг үстэй. Тэгээ муухай машин ч түр тартар тантун танк гээл ингээл асаал дуурахтаа хүртэл ингээл хавийн ойрдонд хажигнаал. Энд чинь нөгөө уур стресс. Одоогор бол бидний нөгөө стресс гэдэг байгаа чинь дээр харуул одоо хил ам хэрүүл тэмцэлтэй л холбоотой болчдөг байхгүй. За тэгээ мэлмийн хүрд нь ямар учиртай гэхээр гэрэлтэй машин юм уу, гэрэлгүй машин унжгаал харангууд шам мөрөх юм, урдах машин мөрөх юм уу. Тэгэхээр таны энэ гэрэл продуктор чинь яаж ажиллаад байгаа? Гоё тод ажиллаж байгаа юм уу? Эсвэл ингээд нөгөө машины гэрэл шарлжаад ингээд хүмүүс жишээлбэл хөвчлэн бүдэг болцсон явдаг. Мэднэ ингээд тэгээ нөгөө дээд хүрд чинь ямар учиртай юм бэ гэхээр та машины чинь дээр байгаа юм энэ байшингаар энэ дээргүй бол юу болох вэ? Дээрээс чинь бороо ороо шороо ороод шуураа тэгээд байхад хэцүү өстэй нөгөө заа нэг бороо намтахаар дээрээ янзлаа гэдэг шиг юм болчдөг байхгүй юу? Тэгэхээр энэ сүлт юмэр оюунлаг байдал энэ дархлаа чинь хэрэг. Ингээд машинаар зөвлөхөр ерөөсөө л бидний техникүүд заад гítэл дээр нь гэмтсэн машин явж ийл та. Дээр байхгүй. Дээрээс нь цаашнд бороо орно, шороо орно, дээрээс ороод ингээд тавгүй. Тэгвэл энэ техникээ тад нөхөн сэргэх хэрэгтэй байхгүй юу? Ер нь бол пиццэг имжлэгээл гэсэн үг шүү дээ манай чи. Тэгэхээр тэр пиццэг имжлэгээр дээрээ нөхчих. Дараа нь будчих. Дараа нь бензин хийчих. Би дүүрэн бензин хийцэн дугуй хагархаа машин явах уу? Тэгэл ингээл нарийн техник үзүүлэлт. Тийм зэдэр чинь яг эргэтний хариуцлаа авчиж байгаа ш. Нүд, хоолой. Тэгэл хоолойны бүгдээрээ монголчууд зангилаатай болсон. Хоолой. Бараг хоолойны зангилаагүй эмэгтэй хүн байхгүй. Зангилаат. Таны хоолой өвддөг, стресс, гомддог, зангилаатай бандаа байна байх. Тэгэхээр яах нь энэ техник үзүүлэлттэй шалгуулах хэрэгтэй. Гэхдээ жоохон мэрэгжлийн, жоохон улс уртай газраас сонгоод шалгуулж. Зөндөл одоо бусад аавраа бусад хүмүүсийг муулж байгаа юм биш. Угаасаа сайн муу ир зэрэгцэж байдаг. Зарим хүмүүс зарим лам дээр очиод сайн байдаг бол зарим лам нь одоо мөнгө олох зорилготой ч байж л байдаг. Тийм болохоор тэр техник үзүүлэлттэй зөв шалгуулж ах тэрний хадагав зөв имжлэг авч. Тэгээд тийм хурд ирээл аавраас сэргийдэх шаардлага. Одоо тэгвэл сэргээх маш олон юмнууд гарсан. Би нөө энд байгаа үйлчлүүлэгчтэй ярианаас сонсч ирсэн нөгөө бөө бол гээл
хэлсэн байхаар энд ирсэн чинь үгүй байсан гэл. Нөгөө намайг энд авчирсан найз маань хүртэл бөө бол гэд тийм үг сонсцсон явж ирсэн шүү дээ. Тэр тал дээр яагаад тэр хүн бөө юм шиг андуурагдаж тэр хүн тарагдав гэд тий. Энэ бас нөгөө бидний нүдэнд үзэгдэж гарт баригдахгүй нөгөө л энергийн хууль нөгөө нэг гайхамшигч яваад байна гэж надад бодогдсон. За яг нөгөө нэг аурагч нь дахиад дотор нь ангилж байгаа. Энэ хүн ямар суур үзүүлэлттэй хүн яг одоо бөө болох даалгавартай удамдаа бөө болно гэдэг чинь удам болон бусад хүмүүс туслах үйл ажиллагаа хийх гэдэг шүү дээ. Нөгөө үйл өөрийн нэмэлэх, өөрийнхөө энергийг хуваалцах хэрэгтэй хүн муу юм уу? Эсвэл энэ хүн инженер сэтгэлгээтэй хүн байсан чинь бөө болгоод байгаа юм уу? Тэ? Үнэхээр тэр чинь бол бас удмын юм шүү дээ. Бүр том зүйл байхгүй. Тэгэхээр хүн болгоныг бөө болгоод байгаа бол нэг төрлийн бизнес нөгөө төрлийн нөгөө зовлон дээр л тоглолт гэдэг. Нөгөө жоохон зовоол ядрал очих бөө болохгүй болох. Гэтэл хүн болгон зовдгиймаа гэдгийг ойлгож байгаа хгүй. Зовхдоо нөгөө мотороо сайжруулах юм бол даван туулаад ард нь гарчдаг. Нөгөө зүрхний хүрдэн унчаад юм зовлонгийн өмнө очиж уйлаад тэнд очиж сөхөрч унаал ингээд балансгүй байдал явагдаад байгаа хгүй. Тэгэхээр яг манад ирээд за та бол үнэхээр бас бөө болох боломжтой хүн юм байна. Таны удам сударч нь ийм байсан юм байна. Тэгтээ би хөвчлэн одоо бөө болоод хүний үйл хийнэ гэдэг чадвар ш. Та энийг сонголтоо өөрөө хийх хэрэгтэй. Тэгтээ илүүтэй зүгээр хүн туслаад одоо эмч болгочдөг ч юм уу, сэтгэл зүйч болгочдөг ч юм уу тий. Хүн туслах юм л хийж гэдэг. Юу ч хийж болно. Гэхдээ та ингээ гартаа соронзон тогтоо хүн барьдаг, илдэг, ангаах чадвартай хүн бол та хүн барьчих ядаж хүүхдүүдэд барьж өгчээ. Тэг ингээд үйлээ жоохон нэмглээд ингэж. Гэтэл та худалдаа 8-ны л хүн байна шүү дээ. Худалдаа 8-аагаа л хийлдэг. Тэн дээр та илүү тэр дата өөрийнхөө сүр датан дээр та хөгжилдөг. Тэгшэл сэтгэл зүйч болох хэвээр өвдөлттэй хүн байна шүү дээ. Цаанаасаа бусдын нууцыг хадгалдаг өвдөлттэй. Эсвэл цаанаасаа шудраг үнэн сахиусан тэнгэрүүд байдаг. Хүн болгон тийм биш. Ондоо байхгүй. Тэгэхээр үнэнч хүн нэг хэсэг байхад нөгөө хүмүүсийг бүгдийг өмнөж бай гэж хэлж байна. Тэгэл айл болох би за бөө болох шаардлагагүй л гэж хэлдэг. Заавалжгүй тэр үйлийг хийж хаар та бусдад туслаа зүгээр та сэтгэл зүйч хийгээд юм уу юм чигээд ингээд явах байна. Миний асуусан нь болохоор тэр нөгөө энерги нь бас тийм андуурагдахаар одоо тэр үзэж байгаа хүмүүс нь андуурагдахаар тийм энергитэй байгаад тэр энергийг тэгж одоо бөө болоорой гэж хэлсэн байдаг юм болоо гэж бодогдоод асуусан баг. Үгүй тэр нь яг зарим хүнийг үнэхээр болгоод болгоцсон. Болох эсвэл хөвчлэн болгоцсон байт. Тэр нь бол жишээлбэл намайг ингэж бөө ээжээс туршиж орж ирэн шүү дээ. Тэгээд та бөө юм уу гэхээр за би угсаа өөрөө чинь шалах гэж орж ирсэн. Гэтгсэн юмнээ тэр бөө болсон хөөрөө гимтэлтэй байж байгаа байхгүй. Тэгэхээр л нөгөө эмзэглэх асуудал. Нөгөө миний хэлдэг шүү дээ. Эмч хүн, багш хүн бүгд гимтэлтэй байж болохгүй. Одоо миний санаа зовж байгаа юм. Яагаад энэ цэцэрлэгийн багш нар алдаа гаргаад байгаа гэдэгтэр уус өөрөө анхаарах хэрэгтэй байхгүй. Энэ хүн нөгөө техникийн гимтэлтэй байж байгаа багш гэсэн. Чинь амьдрмаар шүү дээ. Багшаа хиймэрлээ шүү. Гэтэл тэр хүн өөрийнхөө сэтгэл хөдлөлийг өөрийнхөө сэтгэл зүйг өмчилж чадахгүй багшийг яваад шүү. Ойлгохгүй байдаг. Бүр монгол хүмүүс бүр одоо сэтгэл зүйч гэж байгаа болохоос биш. Энергийг харьцангуй доктортой байсан болохоор тийм мэдэхгүйсэн. Тэгэхээр эхлээд нөгөө сэтгэл зүйчдэр очиж надад сэтгэл зүйн травма гэмтэл янз бүрийн юм байна гэдгээ аншлуулах хэрэгтэй байхгүй. Тэрнээсээ болоод тэр хайл өргөдөг. Одоо тэр нөгөө стрессээ зохицуулж чадахгүй. Нийгэмд баланс нь доошоо унтсан. Ингээд уур нүрээд байгаа юм чи яа. Тэгэхээр нөгөө нэг саяхан бүр нэг олзуурхтай юм чи юу гэсэн бэхээр нөгөө цэцэрлэг сэтгэл зүйч гэсэн чинь амар гоё сайн байна, зүв байна гэдэг. Танаа ярианд л ярьсан байсан ш. Аль яран дэрлээ нэг. Тэгэхээр тэр нөгөө сэтгэл зүйч байна гэдэг чинь танд өвчин байна уу? Таныг одоо ярилцаа, таныг ойлгоод өгөх юм бол та би чи нэрээ нөгөө ааштай гэдэг хөлийн зөвшөөрөхөөр эмчлэгдэг гэдэг шиг би сэтгэл зүйн гэмтэлтэй юм биш үү? Энийгээ засах хэрэгтэй юм биш үү? Тэгээд засчаар хийм болж байгаа. Тэгэхээр нөгөө багш чинь, нэмч чинь, нөгөө лам чинь, нөгөө бөөч өөрөө гэмтэлтэй байгаад байвал нөгөө бидний хэлдэг аз жаргалтай байж ажралын тухай заана гэдэг л нөгөө шинэлэг юм чи яваад байгаа шүү дээ. Тэгэхээр өөрөө аз жаргалгүй байж ээж бусдад аз жаргалын тухай заах гэхээр л өрөөсгөл ойлголт болж байна. Гэхдээ би ч гэсэн аз жаргалтай юм бас биш суралцж байгаа юм. Бүр маш нарийн юм бэл суралцаал авах тусмаа. Бүгдийг л хүлэн зөвшөөрдөг болсон. Дахиад
алдаа гарна. Дахиад ингээд ерөөсөө хинүүч ингээд бурууч гэхэд болчдөг. Гэхдээ ер нь л чихчээсэн үе байгаа шүү дээ. Би жишээлбэл бизнесээ ингээд тоотомгүй алдаал гэсэн. Би хин илүү бурууч гэл. Ямар муухай юм бэ те? Би ингээд имжлээд ийм гой болгодог ч яагаад ингэж чбайгаа. Йоо, өстө нэрээ муухай удгүй юм аа. Ямар удгүй юм гэл те? Тэгснэ заац нэр эн чинь байх л өстө үзэгдэл юм биш те. Юу яриад байгаа юм те? Бүр бодож байгаа юм чинь нэр л олон сургууль олон имлэг байдаг штэ. Уулын би өөрийгөө аягүй зүгээр имжлээд зүг явж гин гэж ойлгочихсон чинь хажуугаар буруу юм дахиад ороод ирэн гэж. Зац тэгвэл яшиг гэжсэн зөндөө ба. Тэгэл тэн дээрээ суралцсан ш. Энэ чинь сорилт юм байна штэ. Энэ чинь намайг суралцуулж байгаа юм байна штэ. Энэ үйлчлүүлэгч надад энийг хэлсэн юм байна штэ. Тэ би тэгвэл ингэж ажиллах юм байна штэ гэдэг дээр л илүүдлэх ба. Анхаардаг. Гэхдээ нөгөө манай имжлэгч нөгөө эсийн төвшин одоо жишээлбэл ингэдэг байхгүй. Эсээс 10,000 дахин илүү хурдан хөдөлдөг зүйлийг энерги гэж нэрлэнэ. Томьёо. Энерги бол гэрэл юм аа. Тэгэхээр таны эсийг хөдөлгөөд байгаа тэр юм чинь энерги бахна шүү дээ. Тэгэхээр нөгөө энергийн төрүүлээд имжилж өгөөд дараа нь эмч рүү явуулаад дараа нь сэтгэл зүйч дээр очиод дараа нь юу гэдэг. Тийм л мөн хийсдэг. Баруун бол энэ чинь ингээд тэгүүлээд одоо ихтэй манай эмчнэр ч гэсэн хөөрхөн хэлдэг бол таны над нэг тэр хүрд чинь болохгүй юм биш үү гэсэн штэ тий тэр эмнэлэг дээр очсон чинь тэр зөв ингээ нэгнийгээ бид нар харилцан дэмжих хэрэгтэй байхгүй энерги юм бол за сэтгэл зүйч дээр очих юм бол нөгөө төрүүлээд энерги засаагүй хүнтэй сэтгэл зүйч ажиллаад байвал юу болох вэ чи болохгүй зү гэмтэлтэй хүн дээр 1000 ажилч 1000 эмэний яриулаад нөгөө гэмтэл нөгөө эсийн төвшин доторх тэр сорнзоо орны гэмтэлт автомжиг засаагүйгээр гэхдээ яг зассан байгаа л да бас нөгөө үүсгэж болохгүй те нөгөө сэтгэл зүйч дээр очиод өөрийгөө засаад хүн чинь нэг дотроос өөрийгөө ангаах өөрийгөө эмчлэх ингээх өвдөс чадвартай учраас тэгсэн байж болно. Жишээлбэл бүр энийг бас л үүсгэх аргагүй хавдартай хүн амар л болсон байгаа шүү дээ энерги гэтэл нөгөө аялал зугаалаад ажралтай болсон чинь хавдар нэдэрсэн өчнөө тохиолдол байгаа шүү дээ. Тэр шиг тэр хүн магадгүй тэр сэтгэл зүйч дээр очиод гоё идгэрсэн байж болно. Эм чинь бас гоё идгээсэн байж болно. Манай багш бол эмч хүн. Гэхдээ зүрх судалсан нарийн мэргэжлийн эмчтэй. Тэгээд ер нь бол надад ингэж хэлж байсан. Би 50 жил эмч хийхдээ одоо зүрхнийхэн шинж тэмдэг эмчлээд байснаас зүрхийг нь одоо яг юу шаналгаад байсныг нь хайцсан бэлээ. Тэгэхээр нөгөө зүрх сэтгэлийн зовоогоод байгаа юм эмчлэх хэрэгтэй байна шүү дээ. Араас нь нөгөө зүрхнийхээ амийг, араас нь зүрхнийхээ оншуудыг тэдрийг тавиад тэрэндээ тохирсон эмчилгээ хийх юм бол нөгөө эмчнийг төгс идэх гэдэг шүү дээ. Гэтэл эмч хүн бол сэтгэл зүйч биш учраас таны зүрх зарцсан байна хаглаан дараа. Таны хэн алдагдсан байна хинийхээ амийг угаарай л гэж. Хинийг алдуулаад байгаа юм хин тогтоох юм. Нөгөө сэтгэл зүйч тогтоох. Нөгөө мэрэгжлийн хүмүүс тогтоох хэрэгтэй байхгүй. Тэр нь л чухал. Стокгой гаргалгаа. Стокгой гаргалгаа. Уул нь бүр миний нөгөө харж байсан өнцөг чинь датагаар нь хөгжүүлээ гэл. Гэхдээ нөгөө ганцаархнаа их мэдлэгтэй ч юм уу эсвэл олж авсан их мэдлэгч гэхээсээ илүү олж авсан дадлага туршлага ганцаархнаа хэрэгжүүлэх гэхээр чинь энэ чинь уулын датагаар нь хөгжүүл эмчээр сэтгэл зүйч инженерээр нь үнэхээр худалдаа нэмээ тэргээр нь тий потенциал хүрхгүй байгаа хүнийг инженер болгоод потенциалтай хүнийг хөдөлгөгч болгоод иж болохгүй шүү дээ. Бүгд байх хэрэгтэй, цэвэрлэгч байх хэрэгтэй. Тэгвэл тэргээр нь хөгжүүлэх юмсан ингээл хараад бүр баг сургууль тэргээр нь хөгжүүлвэл аягүй гоё байх юм. Сэтгэл зүйчийн чиглэлээр нь хөгжүүлвэл сайн сэтгэл зүйч бүгдээр хүний нөөц хадгалдаг хүн болж төрнө. Өмнө шудрах хүмүүс нь жишээлбэл улсын их хурлын гишүүд болгоол те. Нэмж болох хэрэгтэй хүмүүсийг нэмж болгоол гэхэл нөгөө үндсэн төлөх хэрэгтэй хатаагаар явна шүү дээ. Угаасаа хүн имжлэх энэ дотор нэм боловсон сэтгэл хүнийг сэтгэл байгаал тэр нь төлхөр нь болж байгаа. Тэгвэл тэргээр нь ингээл хөгжүүлэх юмсан гэж нэг хараад за гэж орхин штэ бас энэ чинь ганцаараа за ингээ бүх энэ сурсан юм 21 аймаг зааж өгвөл 21 аймагаар ингээл энийг нээчих юмсан 8 дүүрэгт нээчих юмсан гэж явж исэн чинь дундуур нь өөр юм хараад ирэн ёо за болоо барыг энийгээ би болох уу гэж бодож үз. Тэгтэл за хийх юм байна гэж дахиад хийн. Тэр би ингээ хийхгүй байсан ч та хаана тань дээр л очмоор байна. Та хаана те та байна уу? Би нэг найзаагаа хичээхээр чинь би хийхэ болцсон шүү дээ гэж хэлж болохгүй. Дахиад за би байна. Би ажил дээр байна. Би тэнд явж байна гэж тэгдэг байхгүй. Тэгэхээр одоо нэгэнт энэ ажил руу орсон бол ингээл магадгүй энийг бүр хүүхдүүд ч гэсэн үйлж авах юм шиг байна. Манай хоёр хүүхдүүд тэгж ярьжсэн.
одоо ээж нэгдүгээр анги хүүхдээ ингээд хөөрхөн имжлэгээс орж байгаа хүн. Чи имжлэг гэдэг чинь компьютерээс хийж байгаа болохоор би хийж байгаа биш шүү дээ. Тэгэхээр ингээд дараалын хийгээс сурцсан. Одоо бид тэр онцлогоо сурчвал нэг амраагаал гэд. Тэгэхээр хүүхэд нөгөө амралтгүй юмыг харсан. Миний хувьд ингээд амралтгүй жоохон яваад ядарсан. Магадгүй та энерги өнгөж өөрөө гоё явах хэрэгтэй гэтэл үүдх нь ядарсан л яваад байгаа шүү дээ. Бүх энергиээс саруулт юм. Тампуушиг шиг бүх хүний юм ингээд аваад тэ өөртөө авдаг. Авдаг юм байна гэж бодож байсан чи авдаг гэсэн. Зүйлт нь тэгэл нөгөө хүлэн зөвшөөрөхөөс өөр зарахгүй байл. Тийм хоёр хүүхд хоёлаа нэг ээлжилж амраагаал гэдэг үг надад би ингээ хүүхдээч цаг зав гаргахгүй хүмүүсийн төлөө явсан юм биш үү. Тэгтээ би эргээд яасан гэсэн чи амар ядарсан. Худалч хүнд би нэг одоо миний нэг хичээж байгаа. За би өөрөө нойртой байж нойрны тухай заа шүү. Гээл нойртойгоо л тэмцээд зүгээр унтдаг байсан чинь удаандаа ядраад нойр бас ингээ жоохон нөгөө миний судалсан нойр л ингээ заримдаа сэрүүлцэх унтдаг. Тэгээ тийм байл. Гүн нойр биш болоо. Гүн нойр л биш болоод нөгөө арахад стресс ч үгүй. Би бас өөрийгөө мэдгүй шүү дээ. Судалж байгаа, өөрийгөө олж байгаа л гэдэг байгаа боловч тийм хүүхдэд ямар тааш би завгүй хүн болсон байна. Өглөө энд ирдэг, орой энд явдаг. Өдөр болгоо ирдэг, өдөрт нэг бакет нэг шин. Одоо л би илүү чанарлаа олон хүн уншлах биш юм байна. Нэг хүн уншилт сайн ажиллах юм чухал юм байна. Нэг хүнийхээ төлөө өнөөдөр ирэх хэрэгтэй юм байна. Тэгээд гэр бүл рүү цаг зав гаргаж чадахгүй. Бас л чадахгүй. Миний зөвхөн хүүхэд тэгж ярьж байгаа байхгүй. Сайн үйл хийж байгаа, олон хүний зам мөрийг тэгшилж байгаа тий. Эрүүл мэндэд нь ч гэсэн нөлөөлж байгаа болохоор миний найзын үр хүүхэд нь одоо маргаангүй сайн явнаа. Өвлж авах гэдэг. Тий, өвлж аваад гэсэн. Тийм юмстай ингэж боддог шүү дээ. Бүр нэг жоохон мэддэг юм а тэтэр дээр бичээ те. Би өхөн гэдгээ би хүлэн зөвшөөрж байгаа шүү дээ. Хизээ гэдгийг мэдгүй ч гэсэн энерги имжлэгэнд бас удаан өөрийгөө имчилж удаан хүмүүс имжилж явж байхдаа би нэг юм ер нь өхөн гэхдээ хизээ гэдгийг мэдгүй. Гэхдээ бид нар ер нь өхөн гэдгийг мэдээд амьдарчих юм бол нэг жоохон уул мөр үлдэх гэдэг юм л. Ер нь нэг мундаг хүмүүс ч юм хүн гэдгийг мэдсэн учраас л дэвтэр цаас бариулах юм аа бодгээд байгаа шүү дээ. Тийм нэмж за энийг би мэдж байгаа юм нэг дэвтэр дээр бичээд энэ хүүхдтэй тэ хүүхдээ бас хараа шүү дээ. Энэ л нэг хийчих байх. Итгэл найдвар горилго тавьж шүү дээ. Энэ л ингээд нэг хийчих байх. Энэ дээр л нэг бичээд үлдээчих юмсан. Энийг мэдж байгаа юм аа энэ дадлаг туршлагаараа олж авсан одоо өөрийнхөө патентийг тэ энэ заагаад очих юмсан гэдэг. Түүнээс би ингээд 21 аймаг салбар нэхэд 21 хүн авчраа заан гэж болдгоо. Заа сурж явж байгаа биш юм байна. Миний хийх ажил болио гэл. Би хүчээр нэг шалгуулсан шүү дээ. Хийх ёстой чи гэл. Өө багшаа би боллоо одоо. Үгүй зүгээрээ гэл тий. Тэгээ бас яг тэр хүнийг хөтөлж энэ юу руу оруулсан. Тэгээ одоо манай шимэн төркч юм л. Аара вэлнес гэдэг хөөрхөн сэтгэл зүйч ах юм байдаг. Тэгээ тэрийг бол би ста мөн нэрэ хүчээр хэлгсэн те. Тэгэхэд манай багш бас тэгжээс энийг сурах гэж би мөн жолон эмчнэр сувилагчнэр зааж ирсэн да сураагүй дээ гэдэг ийм шавтай болсонд баярлалаа. Ийм гоё авч явж байгаад нь талархаж шүү гэдэг. Тэгэхээр би бас шад бэлтэн гэдэг чинь ингээд заа гэд болчдөг юм биш юм байна. Сурж мэдж байгаа илүү олон хүн зааж өгөх юмсан. Гэхдээ ядч л энэ үйлчлэгийн сонгоны яхан дүүрэг хамрагддаг. Ингээд тис хаягддаг. Тэндээс баг хүн ирж онцлуулж эмчгэнд орвол баг юу болвоо гэмээр юм болдог. Тэгэхээр ингээд дүүрэгт нь хажууд нь баймар байгаа байхгүй. Санаагаар болдог бол тий. Гэхдээ бүр хамгийн хамрагддаг нөхөд би өөрөө би баян зүрх төрүүлэх баян зүрх хаангуул одоо нэг хаяа баян гол төрг. Ингэж харж ирж байгаа. Түүнээс ингээд нөгөө судалгаагаар харж байгаа сонгон харах байхгүй шүү дээ. Сонгон харахнаас манай нэг үйлчлэгч айгүй өмнө ч явдаг. Нөгөөтэй ирэхээр би доолдог. Танаад өргөр юу вэ? Ингээл танаад өөрийнх нэг жоохон хамруулмаар байна шүү. Юмд хаягдаад байгаа. Яг үнэндээ мэддэгч бүр энерги тэгэл их дэлгүүрт орж үзег юм байж байгаа. Тэгэхээр чи юм энерги тэгэл насаараа энергийн талаар мэдлэггүй. Насаараа энэ би организма тэ балансын хэвэн байлгана гэдгийг ойлгохгүй яваал дуусч байгаа шүү дээ. Өдөөг хүртэл ингээд хөтлөгч миний мэдлэг хийгээд мэдрэмж дутаад асууж чадаагүй асуулт. Энийг хариулаад өгч юмсан. Хүмүүст хэлээд өгч юмсан гэмээр тийм асуулт хариулт холимдчихвэл. Тэгээ яг миний нөгөө за яг энэ салбарт байгаагийнх юу хүмүүст хэлж юмсан гэхэр хамгийн түрүүнд би ажиллагаанд ирээчээл. Гэхдээ ингээд та ажиллагаанд ирээч нэг имчилгээнд ороод үзээч өөрийгөө нэг жоохон татгшаага өнгийгөөч бид нар
хитрхи гадагшаа олчжээ. Сошиал ертөнцид бүр хитрхи нэгээ дэвсдэг болсон байна. Хитрхи мөнгөнд хуурдж чинь. Үгүй та нэг одоо хамгийн эмзэглэж байгаа юм чинь хөш тийм байгаа бид мэдгүй байна шүү дээ. Хажуу хаалганд хин ямар хүн амьдраад байгаа. Гэтэл нөгөө миний харж исэн дахиад ил болох нь айл болгон сэтгцэн өвчтөй хүн төрөхнээ бүгд нойргуудад ороод иржтэй гэдэг юм одоо ил болоод эхэлж байгаа. Би өмнө 5 жилийн дараа шүүжсэн чил 4 жил одоо 3 жилийн дараа гэхэд энэ аюултай үзэгдэл ер нь бол ил болно далд байсан баг. Гэтэл одоо ил болоод ирж байгаа хэвээр айных айлыг заа зураар нүж гэнэ гэдэг чинь эн чинь илэрж байгаа. Гэхдээ одоо манайд байх үе, манайд нойргүй хэн байна, манайд асуудалтай ороод байгаа хэн байна гэдгийг анзаарах хэрэгтэй байхгүй. Гэтэл ээжүүд өөрсдөө асуудалд орчоод өөрийгөө анзаархаа болоод ирэхээр юу хүүхдүүд. Тэгэхээр ингээд манайх чинь сар болгоны эхний 7 хоног, эхний 5 хоног өнгөө ажиллагаа хийдэг шүү дээ. Энийг энэ төрийн бус дээр хийдэг байхгүй. Энд чинь танд нэг түлхэж залах гэдэг. Та энэ дээр нэг те төлөвлөгөө тавьж чад нэг онцлуулал үзчих. Та сайн байвал окей баяр хүргээл явуулчихдаг. Баг баярлдаг. Муу байвал та нэг жоохон анализ дүгнэлт хийгээд чадвал имжлэгийн дараа чадахгүй бол зөвлөгөө аваад тэгтээ та нэг энэ миний нэг арах хэвээр газар юм болов гэд бодоод нэг үйлчлүүлээд тэгээ явж байвал зөв шүү л гэж. Тэгэхээр нөгөө онцлоогүй хүнд онцлоогүй юм хэлэх боломж учраас онцлоондоо ирдэг байгаа ч. Өөрийнхөө сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаараач тий. Өөртөө цаг зав гаргаач. Тэр дээр бид нар ууж идэх бүр маш их юм цаг зав гаргадаг шүү дээ. Гэхдээ та өөрийнхөө сэтгэл зүйн эрүүл мэндэд нэг удаа нэг анхаараад үзээч. Гэхдээ тэрийн бүх ачааллыг авч чадахгүй шүү дээ. Ингээд ярьж агаад өдрөө тоолж аваад үгүй мөнггүй байж болно. Ээжгөө би онцлуулах мөнггүй байна. Гэхдээ онцлуулчих гэдгийг би онцлуулъя гэж. Би заавал онцлооны 40,000 төгрөг өгөө гэдэггүй. Та найзгаа дагуулж ирээд онцлуулах гэвэл би мөнггүй онцлуулдаг. За ингээд олуулаа ирэх гэвэл би харж байгаа л мөнгөө онцлуулах гэж. Гэхдээ одоо нөгөө мэрэгжлийн ингэж харсаараа миний баруун тал аягүй өвддөг чангарсан байгаа. Тэрийгээ бас би нэг гоо сайхан дээр л очиж мэдчихэж шүү. Гэхдээ таны энэ баруун тал чингүүд нэрэл би энд ингээл зөв онцлохол зөв даралт хийгээл баруун гарын дээр бүх хүч өгсөрөө миний баруун тал аягүй чангарсан. Тэгэхээр нөгөө бүгд ингээл пар хэрэг биш системтэй ирээл тэр сарыг нь та заавал энэ сар орохгүй бол дараа сар орж болно шүү дээ. Цагаа аваад ирээл өнгөө ажиллуулж чадлаа. Гэхдээ нөгөө өнгөө юм болгон үн цэнэгүй байдаг гэдэг шиг миний хувьд бол өнгөө зүйл чинь тань зориулж байгаа цаг зав сэтгэл зүрх шүү. Тэр бити өнгөөдүүлээрээ та өөрөө ирж байгаа чинь та өөрийгөө өмнөлж байгаа гэсэн үг байхгүй. Тэр нь та төлбөр төлөхгүй ч гэсэн өөрийнхөө төлөө цаг зав төвчрэлд орж ирээд онцлуулж байгаа бол сайн байна л гэж хэлдэг. Тэгээд тэрний өмнөөс л баярлалтай шүү. Илүү олон хүн ороод ирээсээ, илүү олон хүн өөрийгөө мэдээд аваасаа. Яг уу одоо мөнгө би дараа сар дээрээ дараа 7 хоног дээрээ л явдаг. Хөрөнгөөгөө л ирдэг. Ирэхгүй ч гэсэн бодно шүү дээ тэр хүн чинь нэг асуудал гарвал за би жоохон сэтгэл хөдлөлтэй гэсэн. Би хэлдэг та энээсээ болоод хүүхдээ найзуудаа ажил дээрээ та алдаа гаргадаг шүү. Энийгээ засан шүү. Гэхээр тэр хүн чинь бас өөрлөгөө өнгөж эхлэх. Өөр юм бясалгалаар явчих болно. Тэгээ онцлуулчаа тий. Дахиад сэтгэл зүйч дээрээ очиж болно. Эсвэл хөдөлгөөнд дасгалаа хийж болно. Ажиглалтай байдал руу орж болно. Тэгэхээр онцлоож болно. Тэгж л За баярлалаа. Өнөөдөр ингээд зуллагын дотоод аялал цэгц заавраг хэлээ нэгтэр өнөөдрийн подкаст хэлээ. Ичг одоо цаг зав гаргасанд баярлалаа. Бид хоёр ярих сэдв маш их байсан ч гэсэн ингээд бид хоёрын ярилцлага өнгөөр өндөрлөхгүй бол ингээд болохгүй байгаа тийм. Баяртай. Дараагийн дугааруудаар олон сонирхолтой зочдыг өөрөө оролцуулах болно. За баяртай.